Би бас тантай танилцъя гэж бодлоо. Таны хин гэдэг хизээ одоо манай Cruise-ийн гэр бүлийн гишүүн болсон бэ? За намайг Сэндоёр гэдэг дуучин хөтлөгч мэргэжлийн хүн байгаа. За энэ гоё Cruise-та 25 оны 12 сард нэгдсэн байгаа. За тэгээд гоё аяллыг одоо гэр бүлэрээ дурсамжийг бүтээхээр зорж орж ирсэн байгаа. Дуучин хөтлөгч шиг нөө илүү урлаг тал руугаа сэтгэл хөдлөл өндөртэй баруун тархин хөгжсөн хүн байна гэж харлаа. Тэгвэл магадгүй та нөгөө анхныхаа cruise аяллыг хийхдээ тэр cruise дээр болж байгаа янз бүрийн одоо entertainment юмнуудыг хэр анзаарсан танд ямар санагдсан? За ерөөсө cruise бол тэр чигээр гоё одоо үзэж харах юм ихтэй entertainment-лэг тийм ээ. Одоо давхар бүрттэй гоё театртай, давхар бүрттэй гоё ресторантай шиг тийм үү те. За тэнд болж байгаа тоглолт entertainment бол бүгд одоо маш гоё үзүү штэ. Дандаа одоо юу гэдэг одоо нэг цоваа номер шиг юм одоо Монголд нийтлэг юу бол тийм болдог ш тоглолтууд. Тэнд бол дандаа музикал талаас нь хийдэг. Маш гоё үзүү штэ. Айгуу гоё байдаг. Та яг хаагур явсан. Арабын 3 улсын 5 хотоор яваад ирсэн байгаа тийм баг. Би бас яг Арабын анх 3 улсаар явж исэн. Тэгэхэд надад нөгөө театрын үзсэн чинь нөгөө Broadway олон улсын стандартын театр үзэхэд шал өөр юм байлээ л дээ. Надаас айгүй гүнзгий сэтгэл төрж исэн. Тэгээд хүүхчил амар гоё баярлж. Та бас тэр театрын үзнэ үү тий? Тэглгүй яг одоо тэгээд тэр нэг гадаа задгаа театр яриад байгаа сте тий. Стадион. Задгаас байсан уу? Задгаа айгүй бас том театр тийч нэг одоо юу гэдэг стадион гэсэн үг штэ тий. Тийм гоё театр байсан. Усан онгоцон дээр бол одоо бүх төрлийн л одоо гоё театрууд зөөр байгаад байгаа тий. Nice. За окей. Одоо тэгээд ерөнхийдөө бол одоо Cruise-д орсноос хойш танай гэр бүлийн хувьд нэг юм сар болгоны нэг юм сахилга бат санхүүгийн хувьд нэмэгдэж байгаа байх те. Одоо ер нь Cruise-ийн одоо ингээ аккаунтаа болоод гишүүнчлэлтэй болсноос хойш амьдралд хэр өөрчлөлт орж байна? Ер нь бол маш их өөрчлөлт мэдрэгдэж байгаа, орсон байгаа тий. Тэгээд санхүүгийн сахилга баттай байна гэдэг бол одоо давхар одоо хувь хүн өөрөө бас их гоё хариуцлагатай байх хэрэгтэй болчихдээ юм билэ. Тэгээ хуримтлал үүсгэж байгаад аялж байгаа нь үнэхээр гоё супер таалагдж байгаа. Тийм. Та өмнө нь хэр аялдаг хүн байсан? Ер нь бол яг урлагийн хүн болохоор ч одоо ядахнаад их орноо тойрцсон байгаа шүү дээ тий. Тийм. Тэгэл одоо хөрш хоёр орноороо явсан. Тийм. Nice. Тийш хуримтлал үүсгээд аялахаар нөгөө амьдрал юм төлөвлөгөөтэй гинтийн биш яг нэг юм хэдэн сарын дараагийн төлөвлөгөө энэ төр гэсэнтэй болж шүү дээ. Одоо ер нь cruise аяллыг бол судалгаагаар нэг хүмүүс 7 сарын 7-9 сар эсвэл хамгийн багадаа нэг 4 сарын өмнө захиалдаг гэсэн судалгаа байд юм байлээ. Тэгэхээр танд тэр нь хэр одоо амьдралтай санагдаж байна? Тийм холын аяллыг төлөвлөх хэцүү санагдаж байна уу? Амархан санагдаж байна уу? Ямар ч тийм одоо хэцүү саад юм байхгүй шүү дээ. Харин ч хоримтлал үүсгэж байгаад маш гоё тийм аяллыг төлөвлөж байгаад аялж байгаа байхгүй тий. Одоо манай гэр бүл чинь 8 сард Солонгосын аяллыг сонгоцсон байж байгаа. Америкийн MSC нэг үнэхээр хамгийн гоё нэг 7-т зочд буудлын зэрэглэлийг хангасан. Тэр гоё лакшери онгоцон дээр гаргаж байгаа. Та өмнөх нь ямар онгоц байсан? Өмнөх нь Грекийн Celestial Journey байсан тий. Тэгээ онгоц болгон чинь орны одоо өөрсдөө гэсэн онцлогтой те. Одоо бүр Virgin гэдэг одоо ууяж гээд нэмэх 21 шоуны онгоц байна. Disney хөлөг онгоц байна. Италийн Costa гэж одоо маш гоё юм классик хийцийг харуулсан нэг тийм гоё онгоц. Миний мөрөд болохоор өөрөө нөө дүүрэн дуучин болохоор яг тэр нөө Costa дээр гарыг гэж бодож байгаа. Одоо эхний ээлжинд болохоор зэрэг Америк MSC дээр гарчаа дараа нь хүүхдүүдээ аваад Disney гараад өөрийнхөө мөрөдлийг биелүүлэхийн тулд бол Costa руу гарна гэсэн тийм мөрөдөлтэй байж байгаа. Costa дээр болохоор нэг open mic гэдэг юм уу entertainment-ийн тийм гоё шоунууд айгүй их болдог. Тийм уралд ам болдог тийм. Медаль өгсөн. Тэрэнд заавал ороо төрүүлье гэж бодож байгаа. Тийм шүү. Манайхаас урлагийн хүмүүс тийш явахаар медальт ирээд байдаг. Бид энийг хараа тиймд оролцсон болов гэдэг. Celestial бол тиймэрхүү юм харьцангуй бага байсан байна тий. Тий. Celestial дээр гэхдээ одоо юу гэдэг ямар бид нар шиг гэдэг штэ өдөр нь ингээд гоё тоглолтоо юунуудаа үзчихэд оройн нь болохоор парти шоу бол явждаг. Тэгээ шоун дээр нь дуулсан. Тэгээд тэнцээ нэг хөлөг онгоцсон дээр ирсэн намайг танихгүй хүн байхгүй болсон. Тэгээд Монгол залуу өнөөрөө эдэн цагаас дуулах бай бид нар эдэн цагт очих бай гэдэг юм ба тийм асуултууд маш хэрж ирсэн. Nice. Тэгээ Монголынхаа нэрийг гаргаад та казино орсон уу? Ер яг тоглоогүй. Зүгээр орж сонирхож үзсэн. Тийч бүх юм нээлттэй юм чинь. Тоглохгүй ч гэсэн ороод үзээд хараад ингээд сонирхоод явах боломжтой тий. Ямар гоё юм. За би бас Cruise-ээр 3 удаа аялж исэн. Тэгээ 3 удаа MSC байсан. Тэгээ MSC чинь дотроо бас дахиад охин онгоцтой. Тэгээ нөгөө миний сууж исэн эхний Дубайд сууж исэн онгоц нь MSC Europia гэдээ бас өөр.
Тэнгүүд Аз, Тайванаас Япон орсон MSC Белисима гэдээ бас жоох өөр. Белисима дээр гарч байгаа. Nice. Та тэгвэл явахаас өмнө заавал надтай холбогдоод нөгөө юм Белисима дээр нэг 3 монголхон байд нураач. Тийм гэсэн. Тийм. Тэдний Instagram дээр надад байгаа. Аваарай та. Тэгээ энэ уулзаарай. би ч нөгөө крусээ ингэ судлаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр нуграач муграач одоо крус дээр аялж байгаа хүмүүсийн мэдээлүүд аягүй хэрдэг. Тэгээ би ямарсан нэгийг бол олцсон байгаа. Оо nice. Тэгээрээ тэр айгу. Тэр MSC дээр байдаг нь өөр бас юун дээр байдаг нь мэддэг байгаа. Та 8 сард Солонгос тэгээ Тайван орох юм уу? Шанхагаас Чежу, Бусан. Зүг. За энэ дашин бас танд гоё мэдээлэл задлангаа бас хүмүүст гоё бас мэдээлэл өгчээ. Одоо 96-аас 8 сарын хооронд Тайван руу аялж байгаа хүмүүс яхан болвол заяа. Тайваны байгалийн түүхийн үндэсний музейд нь Чингис хааны иш хүргийг нийтэд дэлгэж байгаа. Тэгээд тэр бол одоо хамгийн сүүлд 12 онд илүү 14 онд дэлгэж исэн байл. Тэгээд нөө байнга тавьдггүй. Би өмнө ингээд 2 3 удаа 50 явд тэр музейд нь очихдоо үзэж чадаагүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг Мао Зэдун Чанкаши хоёр чинь зодтолтоод Чанкашийн урагшаа явахдаа хамгийн л үнэтэй цайтай юмнууд авч явсан гэдэг байхгүй. Тэгэхээр иш хүрэг бол Бээжинд дэш Тайванд байгаа гэж үздэг байгаа юм билээ ер нь. Тэгээд тийм одоо нөгөө үзэсгэлэнд оролцох боломж манай монголчуудад байгаа шүү. Круз аялал тийшээ хийх гэж байгаа бол Монголыг сурталчилсан гоё юм болох нь шүү. Тийм. Гэтэ би бол залуу хүн одоо надад бол Чингис хааны иш хүргийг үзэх ач холбогдол тийм өндөр санагдахгүй байхгүй. Одоо би бол танаас сумаар урлагийн хүн тэгээд эрэгтэй хүн одоо нөгөө манай Чингис хаан ч дээ эрэгтэй хүмүүсийн зүрхэнд бол хамгийн том уран зориг авдаг хүн байх. Тэгэхээр иш хүргийг харна гэдэг нь юу гэсэн үг юм, ямар ач холбогдолтой, яагаад хүмүүс тэрийг үзэх юм? Өөрсдийнхөө одоо тэр эхэзэн бог Чингис хаана шүтэн биширж ирсэн ард түмэн те. Тэгээд одоо яг тэнцээ одоо гоё иш хүргийг харснараа одоо Монгол гэдэг хүнээр өөрсдөө бахархан те. Монголын хаан одоо тэнцээ одоо дэлхийд танигдж байна. Тэр утгаараа надад их гоё санагдчих. Nice. За баярлалаа. Тэгэд манай инкрус ийм гоё одоо мундаг чадвартай. Тэгээд ийм гоё эрэгтэй хүмүүсээс нэгдэж байгаад туйлын баяртай байна. Та тэгээд бас гоё аялаад дээрэс нь тэгээд энэ бизнесээр нь ажиллаа. Тэгээ бизнесээр нь харцсан юм гэж байгаа. Амжилт хүсье. Тэгэхээр бас боломж байгаа, хүн болгонд боломж байгаа. Манайхан тэгээд энэ гоё боломжийг битгий алдаарай. Хөрөст гоё манай эрчүүд маань бас давмгаалan оролцоорой гэдэг бас уриалж байгаа. Юм болгоны ард эрчүүд байж болохгүй шүү дээ, тэ. Бүгдээр бас манлайллыг харуулъя Монгол эрчүүд. Yes, яг үнэ. Монгол эрчүүдийнхээ манлайлалаар бол үнэхээр бахархан дээ баярлалаа талархаж хүлээж авна шүү. За тэгээд танд амжилт хүсье. Баярлаа. Баярлалаа.